Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр хүүхдүүд та нартаа цагаан сарын шинийн нэгний өглөө мөр гаргах ёсны тухай мэдээллийг хүргэж байна. Монголчуудын эртнээс уламжлагдсан ирсэн зан үйлийн нэг бөгөөд тухайн жилийн цээрээ гаргаж байгаа ёс гэж нэрлэдэг. Энэ нь тэр жилдээ аз хямралтай, ажил үйлс нөөдрөг, сайн сайхан байхыг бэлэгдэж, хаврын эхэлс сарын шинийн нэгэнд ирж буй жилийнхээ заслыг хийж, өөрийнхөө сайн зүг рүү гарч, сайн зүгээсээ ирдэг уламжлалтай. Цагаан сарын шинийн нэгний өглөө үлддэг зан үйл бөгөөд ингэхдээ шинийн нэгний өглөө эртлэн босож, нар мандахын сацуу өөрийн цог хямрын зүгт чиглэн гарч, буян гисгэн зүгээс ирдэг заншилтай. Үүнийг мөр гаргах ёс хэмээн нэрлэдэг. Сар шиндээ сайхан шинлээрэй.